Өглөөний цагаа бэлдээ. Өнөөдөр өглөөсөрөө дуцаа харсан чинь манай удирдагч багшаас мессеж ирчиж ёо би өглөөг удирдагч багшийн мессежээр сэрэх амар дургүй байдаг заа. Амар санагддаг шууд ингээл мессеж уншихаас өмнө дотор пал хийлээ. Тэгсэн чинь судалгаа чи яаж ийн хамгаалах хугацаач ойртож байгааг санаж байгаа үз тэргээ бичсэн байсан ёо. Би одоо хизээч хамгийн сүүлд багштай уулзлаа. 9 сард уулзлуу 10 сард уулзлуу. Тэр үед за одоо чамд хамгаалалт хүртэл чи нэг 2-3 сар биш үү? Сайн хийгээрээ гэт гисэн байхгүй юу? Тэгсэн чи яг тэр үеэс нь хойшоо би одоо хувийн асуудал түрээсийн байраа солих, тойхнох, тэгэд нэг шүүх цагтаа гэж байсаар баталж байгаа. Багштай уулзснаас хойш бүр ганц судалгаа нэмж хийгээгүй за. Яа нодо хурдан юмаа тохинуулж агаад нэг 12 сарын 1-ээс эхлээл нэг судалгаанд орохоос. Гэхдээ юу нэг ингээд одоо нач шиг ийм амьдралтай одоо судлаач, докторант оюутан хэрнээ гэр бүлтэй бас цаг заавал гаргах хэрэгтэй ийм нөхцөлд бас яг хичээлдээ анхаарч чаддгүй юм билий. Маргааш багштайгаа уулзсан судалгаагаа авчиж өгөх ёстой, шалгуулах ёстой юм биш л. За өнөөдөр хүүгийн газ даалгавар хийлгэж газ өнөөдөр хоолоо ичээ. Газ хүүг осонд оруулчих гээл тэгэл гэр орны ажил хийгээл ингээл хүнд чинь тийм супер чадвар байхгүй ч тий. Яалтчгүй ямар нэгэн юмд ингээд хүч шатал нөөцтэй байдаг гэвэл тэгэл юунд илүү зарцуулж ийн нөгөө талдаа багцлаа байгаа шүү дээ. Тэгэхээр яалтчгүй шалтгаан юм шиг сонсогдож байгаа ч гэсэн миний хувьд бол гэр бүлтэйгээ амьдрах нь миний судалгааны чанарт судалгаа хийх цаг хугацаанд бол хамгийн их нөлөөтэй байдаг. Нөхөр хүү хоёроо албанд нь явуулчаад би цай ундаа уучаад гарч сургууль орох ажилтай. Өнөөдөр сургууль дээр гадаад оюутнуудын дунд аюулгүй байдлын сонсгол хийгдэнэ гэсэн. Ер нь жилдээ эсвэл 2 жилдээ нэг удаа хийгдээд идэв. Их өвчлэн зам тээврийн аюулгүй байдал мөн одоо сүүлийн үед аягүй их болоод байгаа онлайн заллин, лувер зэргийн талаар сануулга болгож танилцуулдیں۔ Тэгээ би өнөөдөр сургууль дээр очиод байжсэн чинь нэг анх сургуульд ороод хальт уулзсан нэг охинтой таарсан. Бас доктор сурдаг байхгүй юу? Тэгсэн чинь тэр цаа амар турсан. Гэтэ ер нь докторийн оюутнуудыг нэг судалгааныхаа ажилд дарагдаад ер нь бол өс мөсөн цайраад чин хасаад ер нь тэгдэг гэдэг. Тэгсэн чинь тэр охин бол яалтчгүй тэгчиж. Тэгээ бид хоёр чинь анх сургуульд ороод хальт танилцчихсэн гэхэд тэрнээс хойш бараг 2 жил өнгөрсөн байгаа байхгүй юу? Тэгээ нөө энэ хооронд за яаж чад би амар таргалцсан. Тэгээ нөө нацагд орж байгаа нөгөө номны хэсэг үүдэг да. Нөгөө цагаан сар ба хар нулимс дээр хиний ихнэр таргалсан сермагийн турсан яг тэнцэн гэдэг шиг за ёо бид хоёр бол яг тэр байсан за. Тэр намайг таргалсныг гайхаад би тэрний турсныг гайхаад. Ёо. Өнөөдөр аюулгүй сонсгол дээр багш нэг сургуулийн хүүхдүүдэд болсон хэдэн кейс ярьсан. Тэгсэн чинь ер нь онлайн орчинд одоо нэг хүмүүс мөнгө олох хүсэл зорилгын дагуу одоо ингээд хятад хүмүүс болохоор гадуур явж байхад QR код энэ төр уншуулад өг. Манай дэлгүүрийн ээжийн дэлгүүрийг дагаад өг энэ төр гэдэг аюу их тэгдэг байхгүй юу? Тэгээд ер нь гадаад оюутнуудыг болохоор мөнгө хэрэгтэй бол өдөртөө ингээ онлайнаар хийдэг ажил байгаа шүү тэр гэдэг нэг юм ихэвчлэн дэлгүүрийн тэрийн хаяг дагуулад тэгээд тэрнэндээ ингээд мөнгө өгдөг. Гэтэ тэр чинь яг аль биесны ажил биш шүү дээ. Хуурамчлуу байхгүй юу? Тэгэд манай сургуулийн нэг 2-3 гадаад оюутан тийм юмд итгээд дансаа хослуулад гэхдээ хазаар нөгөө гадаад оюутнууд бас мөнгө багтай өөртөө ажил хийдэг болохоор гэхдээ тэр ажлыг хийж ихтэй одоо эхлээд нэг хэдэн төгрөг өрлөн тэр одоо луверчл шилжүүлэх хэрэгтэй байсан юм аашин. Тэгээд гэрэгнээсээ аваад тийшээ шилжүүлсэн тэргээд нэг тийм кейс сонсогдсон. Хайхтраад. Гэхдээ ер нь хэцдийн хувьд одоо ингээд бүх зүйл нь цахимлуу шилжсэнийг дагаад хулгайлын уураас яг цахим хэлбэр шилжээд ийм луверийн асуудал айгүй их гардаг гэсэн. Багшаас өнөөдөр анхааруулж лээсэн. Тэр тусмаа эрэгтэйчүүд ингээд орой үчин цагаар хийх юмгүй жоохон гүйрээд октоодтай харьцаад тэгээд тэд нар нь болохоор чамтай үерхий энтер гэл ингээд дотн юм ярьж байгаа тэгэд мөнгөний саачдаг гэсэн. Сургууль дээр бас хэдэн тийм кейс болсон гэсэн оюутнуудын дунд. Тэгэд багш нөх ямар тэрийг хин гэдгийг хэлээд байгаа. Тэр нөгөө хүчж иччихэж штий. Гэтэ байдлыг харахад нэг хэсцэн шинжгүй суугаад байлээ. Гэтэ нөхрийн ажлын нэг хүн нь
онлайн тийм эмэгтэй хүнтэй болцдог юмд залилуулчихсан гэсэн. За тэр хүн болохоор онлайнаар тийм одоо насанд хүрэгчдийн бичлэг үздэг тийм хаяг руу ороод тэгээд тэр нь тэгсэн чинь наад хаягн дээр чи үйл ажиллагаагаа явуулахгаа дээшээ шилж гээл ингээд янз бүрийн хаягууд өгөөд тэгээд тэрэндээ ингээд мэдээлэл оруулаад ингээд тэгсээр тэр хүнээс одоо 20 сая төгрөг луурдсан. Тэгээд нөгөө хүн цагдаа энтер дээр очиод тэгээд цагдаа энтер нь одоо хүртэл олж өгч чадаагүй л гэсэн. Тэгээд бас миний нэг танилын ойрын жишээ за нэг залуу за одоо Хятадд ажиллаж амьдардаг бас Хятад хүн. Тэгээд тэр хүн онлайнаар нэг охинтой танилцаад тэгээд тэр нь амар их кэрлэл айгу хөөрхөн байгаа л тэгэл өөрийгөө ингээд одоо найз охинтой болчлоо гэж тэр залуу ойлгоод тэгэл нөгөө нэг охин нь дандаа би ийм уруулан бодог аммаар байна. Ийм гой сайханд ормоор байна. Хумсаа энцлүүлмээр байна. Энтергээл тэгэнгүүт нь тэр залуу ингээд бүр итгэцэн тэр охинд бүр ингээд онлайнаар ч гэсэн юм хайртай болсон. Тэгэл тэр охин руугаа мөнгө шилжүүлээл нөгөө охин нь нөгөө нэг ингээд хумс хэлэгцэн бол тэрнийхэн зургийг тэгэл ингээд биелнийхэн зураг мургийг авал амар шудрагдуу гэх юм ааш. Тэгэд ингээд өөрлөө нь явуулаад байдаг. Тэгэд өөрийнхөө амар ингээд итгэлийн олцсон юм байл та. Тэгээд тэр залуу болохоор тэр охин дээр очиж уулзсан гээд өөр хотод амьдардаг охин. Тэгээд очиод уулзах гэсэн чинь ерөөсөө олдохгүй. Би ажил дээр байна, би гэртээ байна энэ төр ерөөсөө олдохгүй. Тэгээд жоохон эрэхтэй сэжиглээд ингээд жоохон сүрдүүлсэн байна та. Чи одоо гарч ирэхгүй би цагдаа дээр очиж өнтер гээд тэгсэн чинь нэг 10 жилийн хүүхэд гарч ирсэн гэж байгаа байхгүй юу? Эрэхтэй хүүхэд. Тэгээ ахаа уучлаарай. Манай найз охин бас мөнгөгүй би тэгээд найз охиноо баярлуулахын тулд өмнөөс нь ингээд тантай харилцдаг гэсэн. Хэрвээ таныг хүсвэл би танд өөр найз охин олж өгье гэсэн ёо. Гэтэ тэр залуу баг 50 сая төгрөг тэр охин руу шилжүүлж ирсэн болохоор цагтаа төгсөн гэсэн. За бай бай.